Сайн байна уу? Эцэгчүүд та бүхэнд 2025-аас 2026 оны цэцэрлэгийн гэрээг e-гэрээ системд хэрхэн баталгаажуулах зааврыг хүргэж байна. Та зөөрийн болон суурин төхөөрөмжөөр баталгаажуулах боломжтой бөгөөд энэхүү зааварт гар утсаар хэрхэн хялбар баталгаажуулах зааврыг хүргэж байна. Нэгдүгээрт та e-Mongolia систем рүү нэвтэрч орох шаардлагатай. Гар утсан дээрээ e-Mongolia аппликейшн руугаа яаж ордог? Яг тэр өөртөө тохиромжтой хувилбараар нэвтэрч ороод үйлчлэгээ хайх гэдэг дээр үр дүнгээд хайх юм бол нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүнгээд нэг үйлчлэгээ байгаа. За энэ үйлчлэгээн дээрээ дараад үйлчлэгээ авах гэд цэнхэр товчлуур дээр нь дарна. За үйлчлэгээ авах товчлуур дээр дарснаар таны хүүхдийн овог нэр болон хуваарлагдсан төлөв нь гарч ирнэ. Хуваарлагдсан гэж дарсан тохиолдолд та хүүхдийнхээ мэдээлэл дээр нэг удаа дарахад санал болгож буй цэцэрлэгийн тоо гарна. За тэгээд цэцэрлэгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд та гэрээ байгуулах гээд баг зэрэг дэлгэцээ доошлуулахаар гэрээ байгуулах гээд товчлуур байгаа. Гэрээ байгуулах товчлуур дээр дарахад иргэний үнэлгээ мэдээлэл, хоёрдугаарт нь хүүхдийн мэдээлэл та дамжуулахыг ингээд зөвшөөрж байна уу гэсэн танаас асуун. Тэрэн дээр тийм гээд дарсан тохиолдолд таны хүүхдийн цэцэрлэгээс илгээсэн гэрээ харагдах юм аа. За ингээд тийм гээд дараад цэцэрлэгийн гэрээ манд гараад ирнэ. За цэцэрлэгийнхээ гэрээг гар утсан дээрээ болохоро доош нь гүйлгээд та уншаад танилцах боломжтой. За гэрээгээ сайтар уншиж танилцсны дараагаар гэрээгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд таны гар утасны доод хэсэгт дээшээгээ заасан жижиг сум тэмдэгт байгаа. За тэр тэмдэгт дээр дарснаар таны энэхүү гэрээнд бүглэх шаардлагатай талбар гарч ирнэ. За цэцэрлэгээс хамаарат таны зүгээс хүүхдийнхээ овог нэр, утасны дугаар, гэрээ хаягтай төрөл бүрийн мэдээллийг авахар тохируулсан байж болно. Та ямар ч мэдээлэл байсан гараас бүглэх шаардлагатай мэдээллийг нэг бүрчлэн бөглөөд гарын үсгээ зураад тангаас мэдээлэл автоматар татуулснаар энэхүү гэрээ баталгаажих боломжтой болно гэсэн үг. За тэгэхээр энэхүү жишээн дээр болохоор хамгийн ихнийх нь хүүхдийн овог нэрийг бичнэ үү гэдэг чинь. За тэгэхээр хүүхдийн овог нэрийг бичсний дараагаар гарын үсэг зурах шаардлагатай харагдаж байна. За энэ тохиолдолд болохоор урт форматыг сонгоод гарын үсгээ зурж үүсгэхийг сонгож байна. За зурж үүсгэх тохиолдолд үргэлжлүүлэх дарахаар утасныхын дэлгэцийн дээд талд болохоор та бидний сонгосон урт ийм зайтай гарын үсэг зурх боломжтой хэсэг гарч ирнэ. За тэр хэсэг дээр өөрийнхөө гарын үсгийг үүсгээд үргэлжлүүлэх дарна гэсэн үг. За гарын үсгээ зураад үүсгэсний дараагаар таны гарын үсэг яаж гэрээнээр харагдах нь харагдана. За тэгээ гарын үсгээ үүсгээд болсон гэж үзэх юм бол дараагийн бүглэх мэдээлэл рүү орох нь байна. Тэгэхээр утасны дугаараа бичнэ үү гэх юм бол та холбоорох утасны дугаараа бичнэ. За дангаас мэдээлэл татах гээд доор хамгийн доод хэсэгт цэнхэр товчлуур байгаа. Энэ дээр дарснаар тухайн гэрээнд таны овог нэр, регистрийн дугаар магадгүй ийм мэдээлэл дангаас автоматар татагдахаар тохируулсан байна гэсэн үг. За таны мэдээлэл бүрэн бүглэгдсэн тохиолдолд та баталгаажуулах цэнхэр товчийг дарна. Таны дэлгэцэн дээр төлбөр төлөх хэсэг гараад ирнэ. Та QPay гэсэн сонголтыг дараад үргэлжлүүлэх дарсан тохиолдолд таны төлбөр хийх боломжтой бүх холбоосууд гараад ирнэ. Тэгээ өөр тохиромжтой төлбөрийн хэрэгслээ ашиглаад төлбөрөө төлөх нэ. За төлбөрөө төлөөд амжилттай болсон тохиолдолд та гэрээ баталгаажуулах цонх руугаа дахиж ороод баталгаажуулах товчийг дахиж дарна гэсэн үг. Ингэснээр таны цэцэрлэгийн гэрээ бүрэн баталгаажсан төлөвч шилжих боломжтой юм аа. Таны зүгээс бүх мэдээлэл бөглөгдөөд баталгаажсан төлөвч шилжиж гин гэсэн үг ээ. Та цэцэрлэгийн гэрээтэйгээ ахин танилцах, татаж авах шаардлагатай тохиолдолд e-гэрээ цэгийн мен рүү дангаараа нэвтэрч ороод баримтчийн удирдлага цэсний ирсэн дэд цэсэнд зочлоорой. Гэрээн дээрээ нэг дарсан тохиолдолд дэлгэцийн баруун талд дэлгэрэнгүй мэдээлэл харагдах бөгөөд дэлгэцийн баруун доод болон байрлах баримт жижиг харах гэдэгтээ дарах юм бол таны цэцэрлэгийн гэрээ дэлгэрэнгүй харагдах юм аа. Цаг заваа хэмнэж цаас хүрхгүйгээр цахимаар гэрээгээ баталгаажуулсан эцэг их танд баярлалаа.